Оюун төгс хүүгийн үлгэр. Эрт үрд цагт эрээн авдраа дөрөн эрдэнэс алттай хар модон шоголд хадгалагддаг үлгэр туйлын өчүүхэн номтой нэг айл байжээ. Тэднийх эрдэн төгс, оюун төгс гэдэг хоёр хүүтэй юм гин. Нэг өдөр гэрийн эзэн хүүхдүүдээ дэрэгдээ суулган та нар хөлчин дөрөөнд гарчин ганцганд хөрлөө. Тийм учраас би дан амьдрах цагчин болжээ. Маргааш өглөөнөөс эхлэн аавынхаа хөрөнгнөөс аль дуртайгаа авч аян замдаа гарч амьдралаа зохиогээд юу авахыг асуухад эрдэн төгс хоёр хүүдий дүүрэн алт оюун төгс шоголтой номыг авна гэжээ. Эцэг нь хэлсэн зүйлсийг нь хүүхдүүддээ өгчвэн. Тэгээд хоёр хүн замд гартал ахан дүүдээ. Ой, ууж болохгүй. Идэж болохгүй. Хэндэж хэрэг болохгүй хэдэн навсархаа хуудас авахаар нэг хүүдий дөрөн алтаа авсан бол хоёул элбэг дэлбэг хангалуун явахгүй юу? Нэг нь тэгээгүйгээс хойш өөртөө оногдсон хөрөнгийг би чамтай хуваалцаж чадахгүй. Чи наад номоороо амиар тижээж хувиа борлуулж яваарай гэжээ. Харин оюун төгс хүү юу ч хэлсэнгүй. Тэд нэлээн явж байтал замд адуу хариулж яваа хүн дайралджээ. Ахан түүнээс жороо сааралмаар худалдан авч чи өвөртөө бэлгүй болохоор гахаа явган нохой нүцгэн байх болж дээ гэд дахиад явчихжээ. Дүүн гомцсон ч үгүй. Хар шоголтой номоо уншиж явтал оньсон хөдөлгүүрт морь хийсэн хүний тухай үлгэр дайралджээ. Түүнээс санаа авч ойд очин оньсон хөдөлгүүрт морь хийгээд түүнийгээ хөлөглөж ахыгаа гүйцэж очивол их л гайхан. Ийм ид шидтэй морь ямар хөрөнгөөр худалдаж авбаа гэж асуухт нь үлгэртэй номныхаа ид шидээр бүтээснээ хэлбэл үнэмшихгүй байлаа. Тэгээд тэр хоёр цааш аялжигна. Гэтэл төөрчихжээ. Хамаг хоол хүнсээ барж өсөж өгөхийн туйлд хүрчгэн ахт нь хүүдий дөрөн алт мөнгө байвч түүнийг идэж болохгүй болохоор яах вүлээ? Дүүн хар шоголтой номоо уншвал элсэн доогуур хавж ургадаг хүнсэнд хэргэлдэг ургамлын тухай үлгэр байжгэн. Тэр ургамлыг ирж олоод хоол хийтэл амттай сайхан босонд хоёул цадтлаа идэж алжаалаа тайлжээ. Ахан дүү минь наадах чи яасан шидтэй сайхан ном бэ? Үүнийг ахтаа уншуулж байгаач би ч бас алт мөнгнөөсөө өгч бай гэтэл дүүн. Эрдэмтэн мэрэгдийн цэцэн ухааны дээжис болсон энэ ном эрдэнэс алттай зөвлөхээргүй үнэтэй зүйл билээ. Тэгээд чи үлгэр төгүүлж буй баялаг дуусашгүй болохоор би тантай хуваалцахаас юунд дургуутсах вүлээ гэжээ. Ингээд ах トゥ хоёр номноосоо бүх зүйлийг мэдэж амар амгалан элбэг дэлбэг амьдран сууж гинэ. Үлгэр инхүү өндөрлөө.